500 тэрбум төгрөгөөр одоо Өмнөг аймаг одоо яг аварын байдалд ажиллаж байгаа дулаан цахилгаан станцаа одоо шинжилж одоо томруулах шаардлагатай байгаа. Хамгийн их төсөвт орлого төвлөрүүлдэг хэрнээ одоо дулааны станц нь одоо хизээ мэдгүй одоо дэлбэрэх аварын байдалд ажиллаж байгаа бол одоо олон иргэдэд бол одоо айдастай байдаг. Тийм учраас Өмнөг аймгийн хүн ам одоо огцом нэмэгдсэн. Одоо саяхан 50,000 хүнтэй байсан бол одоо 90,000 хүнтэй болж байна. Дээрээс нь одоо уул уурхайд ажиллаж байгаа олон хүмүүс одоо Өмнөгт бүртгэлгүй байгаа. Тэгээд 150,000 хүн одоогийн байдлаар Өмнөг аймагт ажиллаж амьдарч байгаа гэж үзэж байгаа. Тэгээд тэр хүмүүсийн одоо ирээдүйн амьдралын гол баталгаа бол энэ одоо найдвартай дулааны цахилгааны их усүр байгаа. Өмнөг аймагт одоо эрчим хүчний нөөц маш их байдаг тийм ээ. За ингээд энэ боонд бол 3 жил орчим бэлтгэл ажил хангалтад өнөөдөр Монголын хөрөнгийн мэргэжлэр цан зогсож арилжаа хийглээ. За одоо сая цан зогссноос хойш 95% нь борлогдсон байна. Маш хурдтай одоо борлогдож байна. Тэгээд 16% хүүтэй 24 сарын хугацаатай энэ бонд маань одоо амжилттай арилжаад ирлээ. Тэгээд Өмнөг аймгийн одоо төсвийн одоо орлого өсөлт төвлөрөх орлого одоо 1.80-аас давсан учраас иргэн төлөгдөх одоо өндөр одоо магадлалтай. Энэ учраас одоо бондыг одоо маш шуурхай найдвартай бонд гэж үзэж одоо авч байгаа хаа. Тэгээд нийслэлийн дараа одоо ингээд аймагуудаас анхны бонд Өмнөг гаргаж байна. Өмнөг аймгийн иргэдийн хурал, иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сэдрийн хамгаалалт газар одоо сайн бэлтгэл ажлыг хангасан байна. За мөн одоо Монголын хөрөнгийн мэргэж сайн ажиллаж байна. За Монгол банкны ерөнхийлөгч Наран цогт одоо тусгайлан энэ зөвшөөрлийг одоо аймагуудад дээрээс гаргахгүй байсан. Анхудаа одоо аймагуудад замын зааж нээж өглөө. За мөн одоо Монгол санхүүгийн зохицуулахаараа бол энэ дээр одоо стүүхэн шийдвэрүүдийг гаргасанд Жамбааз Жамц дарагтай хамт олонд Өмнөг аймгийн ард иргэдийн өмнөөс баярлсан талархснаа илэрхийлж байна. За ингээд Монголын эдийн засагт томоохон төслүүдийг ялангуяа одоо аймагуудын дулааны цахилгаан станцыг одоо ийм байдлаар барих боломж байна гэдэг одоо харуулж байна. Тэгэхээр энэ одоо ажил маань одоо амжилттай баригдаж одоо гал голомд болсон тэр 70 хотын дулааны цахилгаан станц 50 мегаваттаар өргөжж үд хаалгаа нээх өдрийг одоо төсөө явуулж байна. За одоо 50 мегаваттын станц бол мэдээж одоо өмнөд үсгийн одоо нийт төвлөрсөн цахилгаан шугамд холбогдно. За энэ холбогдсноороо бас Төвийн эрчим хүчний найдвартай ажиллагаанд бол тус төхөн болно. Дээрээс нь одоо гадаадаас авж байгаа тэр цахилгаан байгаа тийм. Импортын цахилгаанд бас бага авах тийм. Импортер гадаад гарч байгаа валютын урсгалыг багасгах ийм бас боломж өртнэ. Тэгэхээр аймаг болгон бас ийм өөр өөрийн нүүрсний уурхай байгаа. Тэгээд энэ дээрээ төшөглөөд ийм станцуудыг бас бариад одоо эрчим хүчний бэрхшээлээс хурдан гарах юм боломж бол ингээд нээгдэж байна гэсэн үг. Та 10 жилийн дараах Өмнөг говийг хэрхэн төсөөлж харж байна? За Өмнөг аймаг бол одоогоор нэг 20 уурхай ажиллаж байна. Тэр 20 уурхай хүмүүс бол бүгдээр одоо 14 оросны системээр ажиллаж байгаа. Энэ бол маш харамсалтай. Энэ оросны систем гэдэг бол энэ хүний гэр бүлийг одоо хамгийн их одоо цаг хугацааг одоо хороодог ийм юу байгаа. Одоо яг гэртээ байгаа ч юм шиг, гүйч юм шиг, ажил дээр байгаа ч юм шиг, гүйч юм шиг ингэж одоо хүний залуу насыг ингэж өрнө гэдэг бол маш харамсалтай. Тийм учраас энэ дулааны цахилгаан станц баригдсанараа одоо гэр бүлэрээ тэр яг уурхайхаа хажууд ч юм уу одоо аймгийнхаа төвд нь ажиллаад нэг 50 км 100 км яваад ажилдаа очичдаг ингээд нэг гэр бүлэрээ одоо амьдрах тийм боломж нь бол Өмнөг аймагт нэгднэ л гэж харж байна. Энд бол олон мянган уурхайчд бол Өмнөгд ийм олон орон сууц те олон одоо нисэх онгоцны буудлын дээр баригдвал одоо очиход бэлэн байгаа хаа. Тэрийг л бэлдэж байна гэсэн үг.